Заасан байцгаана уу. За би та нарт өнөөдөр хотоодонд хийдэг нэг энгийн илгийг зааж өгье. Ер нь таны хотоодонд цусан хангамж сайн очиж явах юм бол таны хотоод хэвийн ажиллах боломж нь бүрддэг. Тэгэхээр таны хотоод өөрөө булчинтай учраас тэр булчингийнх нь хөдөлгөөнийг нь дэмжиж яхахын тулд бид нар түүний одоо хитрхи чангараад байвал тэр чангарлыг нь бас тавиулж явах хэрэгтэй. Тэгэхээр цусан хангамжийг нэмэгдүүлэх, хотоодны чангарлыг тавиулахад хамгийн чухал нь тийм ээ мэдээж илэг дасгал байдаг. За тэгэхээр бид нар хотоодны илэг дасгал гэдэг онлайн юм хичээл байдаг. Тэрнийхээ хичээлийн нэг хэсгээс та бүхэн зааж өгье. За дагаад хамтдаа хийцгээгээрэй. За танд бол юу ч хэрэггүй, зөвхөн таны гар байхад л болно. За тэгэхээр хотоод хаана байдгүй гэхээр таны одоо яг энэ хэвлийн зүүн талд байрлаж байгаа. За тэгэхээр энэ хэсгээр бол бид нар гаднаас нь илж өгнө гэсэн. За тэгэхээр зүгээр нэг илээд байх биш. Тэр хэсэгдээ нэлээд даралттай илж өгнө. За та гараа зүгээр ингээд илсэн ч болно. Эсвэл ингэж атгаж агаад атгаараа илсэн ч болно. За эхлээд бүгдээрээ ингэж агаад илээ тийм ээ. За тэгэхээр хотоодн дээрээс доошоо илж өгнө. За хамтдаа хий. 1 за амсгаагаа гүнзгий аваад гаргаад 50 хийшүү. 2 3 4 5. За одоо энэ чигээрээ хотоодн дээрээ жоохон шахаж өгнө. Шахахтаа амсаагаа гүнзгий хамраараа аваад гаргахтаа амаараа гаргахтаа хаа гэсэн аваатай гаргана. За хамтдаа хий. За удаахан хийж болно. Хурдан хийх юм бол бас зарим хүмүүсийн толгой нэрэгдэг. За энэ тохиолдолд бол одоо яг уу гэхээр таны хотоодонд очиж байгаа цусан хангамж бол хэд дахин нэмэгдээд эхэлнэ гэсэн үг тийм ээ. За гараа атгах жагаад мөн хийж болдог. 1 2 3 4 5. За одоо шахаад хаа байгаа гаргаа шүү. За саяны зааж өгсөн энэ илгийг та хоол идэхийнхээ өмнө хийгээрэй. Хоол идсэн үедээ хийхгүй, хоол хотоод хоосон байх үед буюу өглөө дөнгөж сэрэнгүүтээ хийж болно, хоолныхоо өмнө хийж болно. Эсвэл бүр орой хоол шингэцснийхаа дараа хийж болдог. За та олон удаа хийх хэрээр л таны хотоодонд ирэх цусан хангамж нэмэгдээд хотоод өөрийгөө нөхөн төлжүүлдэг шүү. За тэгэхээр манай пэйжийг дагдаг хүмүүс мэдэх байх тийм ээ. Бид нэр хотоод гидсээ эмгүү амгай гэдэг ийм уриатай байдаг. Тийм учраас хоолтоороо амьдралын хэв маягаар зөв дэглэмээр илэг дасгал нөхөн сэргийг хэмжлэгээр хотоод гидсийг ангаах ийм аргачлалуудыг зааж өгдөг. Тэгэхээр танд ийм аргачлал хэрэгтэй байгаа бол та хотоодныхаа дурангийн зураг, бусад холбогдох шинжилгээнүүдээ авчираад биднээс зөвлөгөө аваад яг танд тохирсон бид нар илэг дасгал, хоолтын зөвлөгөө, нөхөн сэргийг хэмжлэгийг санал болгоно. За хэрвээ танд саяны хийсэн илэг таалагдаад өөр бусад тийм ээ бас хийж болох юм хотоодонд хийж болох хөнгөн илгийг сурмаар байгаа бол та комментэд илэг гэд бичээрэй. За бид нэр танд энэ сургалтын хичээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг таны чатаар илгээх болно. За ингээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Хотоод гизээ эмгүү анаад сурцгаая.